Бидний өмнө дөрвөн ялгаатай тоон утгууд байна. Зарим нь сөрөг тоонууд, зарим нь навсалиут утгууд, бас боторхой тоо байна. Эдгээр тоонуудыг ирэмблээ. Хамгийн багыг нь зүүн гар талд нь, хамгийн ихийг нь баруун талд нь байрлуулан ирэмблээ. Ирэмблэн гэдэг бол багаас нь их рүү жагсааж бичнэ гэсэн үг. Өмнөшгөө та бүхнийг бичлэгээ төр зогсоогоод хамт бодохыг уриалж байна. Би чамайг ботсон гэдэгт найдаж байна. Би нэг хэлбэр арга мэднэ. Хамт хийцгээе. Одоо утгуудаа тоон шулуун дээр тэмдэглэх хэрэгтэй. Та нар бас зурхыг хүсэж байгаах? Эсвэл толгойн дотроо төсөөлж болно. Тоон шулуун дээр ямар аргаар яаж тэмдэглэх вэ гэж бодож байгаах. Эхлээд сөрөг 27-гийн абсолют утгыг олох хэрэгтэй. Тэгэхээр хасах 27-гийн абсолют утга нь хэд вэ? Ойлгомжтой нэмэх 27 гарна. Энэ нь хасах 27-гийн абсолют утга нь 27 гэдэг нь нэмэх 27 гэдэгтэй адил. Хасах 27 нь тгийн зүүн талд байна. Хасах 27-гийн абсолют утгыг тэмдэглэе. 27 нь тгийн баруун гар талд байна. Тэгэхээр хасах 27-гийн абсолют утга нь 27 юм. Бас бидэнд хасах 17 гэсэн байна. Энд хэрчим болгоно нь 3-тай тэнцүү байгаа. Тиймээс хасах 9, хасах 12, хасах 15 гэх мэтчлэн хасах 17 энэ хавьд тэмдэглэгдэнэ. Иймд хасах 17 энд байна. Хасах 28-ыг авч үзье. Хасах 27 энд байна. Нэг хэрчим нь 3-тай тэнцүү учраас хасах 28 энд байна. Төгсгөлд нь 22.4 18, 21, 22 гэх мэтчлэн 22.4 энд тэмдэглэгдэнэ. Баруун гар талд нь 22.4 байна. Яг энд байна. Багаас нь их рүү ирэмблэхийг хүсэх юм бол тоон шулуун дээр зүүнээс баруун гар тийш жагсаан тэмдэглэнэ. Жагсаалтын хамгийн бага тоон хасах 28, дараагийнх нь хасах 17, тэгээд 22.4, тэгээд хасах 27-гийн абсолют утга. Ингээд дуусч байна.